За бүгдээрэнд нь орой минь хүргэе. Тэгэхээр ерөнхий сайдаас улсын их хурлын дарагт ирүүлсэн итгэл хүлээлгэх энэ бичигт үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалan цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдршүүлэхэд дэмжлэг хүссэн байгаа юм л да. Тэгэхээр энэ улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалan сонгодог парламентын тогтолцоог төгөлдржүүлэх гэсэн энэ зорилтын хүрээнд өнөөдөр их олон гишүүд өөрсдийнхөө үзэл бодол, байр суурийг илэрхийлж ярьж байна. Тэгэхээр ер нь бол парламентын энэ сонгодог парламентын тогтолцоог төлөвшүүлнэ гэдэг бол хамгийн нэгдүгээрт парламентын суурь зарчмуудыг хэрэгжүүлэх тухай асуудлыг яригддаг. Хамгийн нэгдүгээрт иргэдийн санал, сонгуульд өгсөн саналыг хүндэтгэж тэд нар иргэдийн зүгээс тухайн улс төрийн намд ямар үүрэг хариуцлагыг тухайн сонголоор оногдуулсан бэ гэдгийг хариуцлагатай хийж хэрэгжүүлэхээс энэ бол эхлэх ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол дийлэнх холгохын саналыг авсан бол дангаараа засгаа байгуулад явах ёстой. Одоо сонгуульд ялагдсан бол сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгээд явах ёстой. За энэ бол хамгийн нэгдүгээр тавигдах ёстой гол зарчим байна. За хоёрдугаарт нь бол парламентын тогтолцоог төлөвшүүлэхийн тулд мэдээж хэрэг одоо парламентыг олонх цөөнх болсон намууд одоо шийдвэрээ эрүүл саруулаар одоо мэтгэлцэж ярилцах ийм өрсөлдөөний талбарыг энд бол бий болох ёстой байх. Хэрвээ парламент дотор одоо ийм сөрөг хүчин байхгүй болчих юм бол хэрвээ парламент дотор байгаа улс төрийн намууд өөр хоорондоо эвсээд нэгдээд ингэ явчих юм бол хэн сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж хэн хяналт тавьж хэн хариуцлага тооцох юм? Парламентын гадна байгаа ард түмэн чинь энэ сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх яваа болчихж байгаа юм биш үү? Тэгэхээр энэ тухайн асуудлыг бид нэр парламентын тогтолцоогоо төгөлдршүүлэх тухай дээр бол бодох ёстой байхаа гэж бодож байна. Ер нь бол хамтарсан засаг байгуулад явж исэн түүхэл манайд байдаг л да. 2008 оны сонгуулийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. За эндээс бол стандарт ус засгийн газар үүсээд манан гэдэг үүсээд тэгээ эрх ашгаараа хоорондоо сүлэлдсэн улс төрийн юм бүлэглэлүүд үүсэд гараад ирсэн. Тэнд хяналт байхгүй, хариуцлага байхгүй болоод ирсэн. Энэ бол бидний айгүй том сургамж шүү дээ. Хэрвээ парламентын тогтолцоогоо цаашаа төгөлдржүүлэх гэх юм бол энэ эрсдэлтэй алхмаас бид нар яаж өөрсдөө хамгаалах вэ гэдгийг бид нар бодох ёстой юм биш үү? Энэ дээр нэг нийгмийн сэтгэл зүйн том үзэгдэл байдаг л да. Ягаад юу гэхээр хамтарсан засаг болоод ирэхийн хэрээр энэ бүлгийн сэтгэлгээний эмгэг гэж нэг үзэгдэл гараад ирдэг. Нэг талдаа гараад ирэхээр бие биендээ зарчмын шаардлага тавьж чадхаа болоод эхэлдэг. Бие биенийхээ амийг дагаад эхэлдэг. Эргээд энэ ердөөсөө одоо хяналт хариуцлага гэх юм байхгүй. Яах аргагүй тэр сөрөг хүчнийг нийгэм өгүүлсэн ийм байдал руу үүсгээд эхэлчихдэг. Тэгэхээр өмнөх сургамжаасаа бид нэр одоо өмнөх алдаанаасаа сургамж аваад одоо өнөөдрийн энэ одоо итгэл үзүүлэх албан бичигдсэн энэ одоо санаан дээр бид нэр гэж тогтож ярмаар байгаа юм. Тэгээ хоёрдугаарт нь улсын хурлын дараагаас оруулж ирж байгаа тогтоолын төсөл дотор бас одоо ерөнхий сайдын өгж байгаа тайлбар дотор хэдийгээр энэ сонгодог парламентыг тогтолцоог төгөлдршүүлнэ гэж заасан хэрнээ логикийн хувьд зөрчилтэй хамтын хариуцлагад тулгуурласан хамтарсан засгийг байгуулна гэдээ оруулаад ирхий. Энийг би одоо нэг л нэгсэн одоо ойлгохгүй байгаа даа. Эн чинь өгтөө бол бид нэр дангаараа засгаа байгуулад явах хэрэгтэй юм биш үү? Хэрвээ парламентын засаглалыг одоо жинхэнэ мөн чанараар нь хэрэгжүүлэе гэж байгаа юм бол